Библиэлд хамгийн ихээр дурддаг үг бол хуучин гэрэн дээр бол эзэн гэдэг үг байдаг. Яагаад эзэн гэдэг үг бурхан гэдэг үгнээс их дурддагдсан мэхээр 10 хуулийн 3 дахь хуулийн дээр бурхан эзэн нэрийг дэмий хоосон бүү дурддаг. Тэрхүү тушаалаас болоод Израильчууд бурханы нэрийг дуртахаас цааргалж түүнийхээ оронд эзэн гэдэг үгийг бол хэрэглэдэг байсан. Тэгэхээр энэ үг бол одоо Адонай гэдэг үг байна. Хамгийн их дурддагдсан байгаа эзэн гэдэг үг маань хуучин гэрэн дээр 7234 удаа дурддагдсан байна. Тэгэхээр би энэ судалгааг Библийн орчуулга дотроос хамгийн амтартай орчуулга болох King James гэдэг орчуулгаас та бүхэнд хүргэж байгаа. Харин бурхан гэдэг үг 3090 удаа гардаг юм байна. За яг үүний дараа одоо хамгийн их дурддагдах одоо түгээмэл үг бол зүрх сэтгэл гэдэг үг байна. Тэгэхээр энэ үг бол 725 удаа дурддагддаг бол мөн үүнтэй ялгаагүй ихээр дурддагддаг эцэг аав гэдэг үг маань 627 удаа дурддагдсан байдаг. Хуучин гэрэн дээр гим нүгэл гэдэг үг 336 удаа дурддагдсан байхад түүнээс даруй нэг дахин илүү буюу 627 удаа аав гэдэг үг хэрэглэгдэж бичигдсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр би өнөөдрийн сургаал номлолыг та бүхнийг нэг зүйлийг бас яг энэс дүгнэж эхлэсэй гэж хүсэж байна. Бурхан гим нүгэл гэдэг үгнээс илүү ихээр эцэг аав гэдэг үгийг Библиэлд бичиж үлдээсэн. Бидэнд сануулсан байна. Бидний Тэнгэрлэг эцэг бурхан биднийг асар ихээр хайрладаг бөгөөд бидний гим нүглийг уучлах, өршөөх, бүрэн эрх мэдэлтэй бөгөөд биднийг өөрөө төрүүлэн над руу ирээч хэмээн дуудаж бас урьж байдаг тэр Тэнгэрлэг эцэг юм гэдгийг одоо энэ дашрамд хамгийн түрүүнд та бүхэнд сануулахыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр энэхүү гарсан энэ дөрвөн үг байгаа. Эзэн, бурхан, зүрх сэтгэл, аав гэдэг. Тэгэхээр яг энэ дөрвөн үг буюу Библиэлд түгээмэл дурддагдсан буюу түгээмэл хэрэглэгдсэн энэхүү нэршил үгнүүд хамтдаа нэг дор орсон ишлэлүүдээс хамтдаа судлах юм байна. Библиэлд хамгийн их дурддагдж одоо ашиглагдсан энэ гол үгнүүд нэг ишлэл дотор хамтдаа орохоор ямар утга санааг агуулдаг юм болоо гэдгийг би эндээс бас гаргаж ирье гэж хичээсэн. Магадгүй та бүхэнд бас сонирхолтой байх. Тэгэхээр үүнээс өмнө хамгийн түрүүнд би та бүхэнд Библийн номны нэг бүлэгт хамгийн олон удаа аав гэдэг үг орсон нэгэн бүлгийг та бүхэнд танилцуулах гэж байгаа. Тэгэхээр энэ бүлэг бол Матай номын 1-р бүлэг юм. Матай номын 1-р бүлгийг хэрвээ та бүхэн унших юм бол эцэг гэдэг үг, аав гэдэг үг 39 удаа гардаг. Тэгэхээр нэг бүлэгт 39 удаа энэ үгийг бурхан ашиглахдаа тэр бүлэг дээр гарч байгаа хамгийн гол дүр буюу Матай номын 1-р бүлэг дээр гарч байгаа гол дүрийг илүү тодтогч өгсөн. Энд Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг гэсэн эхний ишлэл гарч байгаа. Тэгэхээр мэдээж Матай номын 1-р бүлэг бол угийн бичиг байдгаар алдартай. Энэ бүлэгт маш олон хүмүүсийн нэрс дурддагддаг. Зарим нэрсийг одоо хэлэхэд хүртэл одоо хэл хугарам ийм хэцүү нэрсүүд бас байдаг. Гэхдээ бид энэ нэрсүүдийг одоо бүгдийг уншихгүй хамгийн гол нь бидний эндээс авах санаа бол энэхүү Матай номын 1-р бүлэг маань 18 дугаар ишлэлээс эхлээд гол одоо үйл явдал гарч эхэлдэг. Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн их майр Йосефтэй сүйд тавиад гэр нийлэхээс өмнө Хевлидээ ариун сүнсээр хүүхэдтэй болсон байлаа. Нөхөр нь болох Йосеф зөвхт хүн байсан бөгөөд Марийг гудамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ. Харин түүнийг тийм бодож байх үед эзний Тэнгэрлэгч зүүдэнд нь үзэгдэж Давидын хүү Йосефо Марийг эхнэрээ болгохоос бүү эмэгтэн. Учир нь түүнд олдоод байгаа нь ариун сүнснийх юм. Түүнийг хүү төрүүлэхэд чи түүнийг Есүс гэж нэрлэл. Учир нь тэр өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлв. Идүүгээ энэ бүхэн тохиолдсон нь эзэн иш үзүүлэгчээр дамжуулан айлцсан нь билэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүнийг Имануэль орчуул бол бидэнтэй хамт буй бурхан гэж нэрлэнэ гэсэн юм. Йосеф нойрноосоо сэрж эзний Тэнгэр элчийн тушааснаар Марийг эхнэрээ болгоод хүүг төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Йосеф түүнийг Есүс гэж нэрлэвэ гэсэн байна. Тэгэхээр Матай номын 1-р бүлэг бол Йосефийн тухай гардаг бүлэг. Яагаад ч юм бэ Йосеф гэдэг энэхүү эцэг хүн аав хүний түүхийг дурдахын өмнө маш олон удаа түүний дээд өндөр эцэг өвгдийн тухай Матай дурдж танилцуулсан байна. Мэдээж одоо зохиолын гол дүр буюу номын гол дүрийг тодтохын тулд бас зарим нэгэн туслах дүрүүд, зарим нэгэн үйл явдлуудыг бас шигтгэж өгдөгөөр Библи бол онцлогтой. Тэгэхээр хамгийн гол нь энэ Матай номын 1-р бүлэг дээр гарч байгаа гол үйл явдлын эзэн бол Йосеф юм. Йосеф бол хэдийгээр Марийг одоо дэр нэгдэхээс өмнө хөл хүндтэй буюу жирэмсэн болсон гэдгийг мэдсэн ч гэсэн
Тэнгэр элчийн түүнд тушаасан тушаалыг дуулууртаагаар дагаж Мари эхнэрээ болгосон баг. Түүгээрч барахгүй түүнийг хүүхдэд төрүүлтэл онгон хэвээр нь байлгаж тэгээд Тэнгэр элчийн тушаасан ёсоор хүүдээ Есүс гэж нэр өгсөн. Эндээс бид бүхэн эцэг хүний үүрэг, эцэг хүний хариуцлага, эцэг хүний алсын хараа, эцэг хүний бас итгэл үнэмшил ямар байх ёстой гэдгийг олж харж болох юм байна. Өнөөдрийн нийгэмд бидний амьдарч байгаа энэ нийгэмд эцэг хүний үүрэг оройл дутагдсан, эцэг хүний үүрэг хариуцлага алдагдсан ийм цаг үед бид нар амьдарч байгаа. Маш олон гэр бүлүүд салж, маш олон хүүхдүүд өнчирч, тэгээд өрх толгойлсон ээж нар, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эхчүүд өөр хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлж байгаа үед бид нар амьдарч байна. Тэгэхээр одоогоос 2000 жилийн тэртээ нэгэн эмэгтэй яг л ийм хар бараан амьдралыг туулах эрсдэлд ирсэн баг. Гэхдээ Бурхны ер бусын илчлэлтээр Тэнгэр элчийн түүнд сануулсан сануулгын дагуу Йосеф 3 чухал үйлдэлийг энд хийсэн. Хамгийн ихний үйлдэл нь юу юм бэхээр Йосеф Марта гэрэлсэн баг. Та бүхэн бодоод үзээрэй. Гэр бүл хайр сэтгэлээр зориулгаж байгаа эмэгтэй чинь нэг л өдөр тантай ямар нэгэн байдлаар дотны харилцаанд ороогүй мөртлөө жирэмсэн болоод хүрээд ирвэл та яаж хандах вэ? Та тэр эмэгтэйг хүлээж авч чадах уу? Тэгэхээр Йосефийн хувьд үнэхээр Бурхны үгийг дагаж нэгдүгээр түүнийг эхнэрээ болгож авсан баг. Хоёр түүний хийсэн зүйл бол эхнэрээ төр хүртэл онгон хэвээр нь хадгалж түүнийг хүндэтгэж түүн дотор олдсон Бурхны үр бөгөөд аврагч Месая тэрхүү Имануэль буюу Бурхантай хамт байх амлагдсан тэр нэгэн гэдгийг бол нэг нь итгэсэн баг. Тэгэхээр ямар тач Йосеф Марийн хөвлөд байгаа тэр бүрлдсэн бяцхан хүү бол хүний үр биш, харин Бурхны үр гэдгийг бол Йосеф итгэсэн гэсэн үг. Энэ бол сайн мэдээг хүлээж авсан илэрхийлж байгаа. Харин гурав дахь нь яасан бэхээр түүнийг төрөхөд Есүс гэж нэрлсэн. Яг л Тэнгэр элчийн тушаасны дагуу Йосеф үйлцсэн гэсэн үг. Тэр ийм хариуцлагатай эцэг байх хариуцлагыг Йосеф гэр бүлээ үүсгэл амьдралдаа биелүүлсэн байна. Өнөөдрийн нийгэмд эцэг хүний үүрэг гэд бид нар дурдаад жигсаах юм бол маш олон жигсаалтууд гарна. Мэдээж гэр бүлээ авч явах, хамгаалах, тэжээх, тэтгэх, өөр хүүхдүүдэд хүмүүжүүлэх, хань ижилдээ туслах, хань ижилдээ халамжлах гэдэг маш олон үүргүүд байгаа. Гэхдээ тэдгээр бүхий л үүргүүдийн дотроос нэн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Бурхныг дагаж, Бурхан дуулууртай байж тэр дуулууртай Бурхныг дагсан амьдралаараа үйлдэлээрээ өөр хүүхдүүдэд араасаа дагуулдаг ийм чухал хариуцлага үүрэг байдаг. Хэрэв бид бүхэн энэ түүхийг цааш нь унших юм бол 2 дугаар бүлгээс эхлээд энэ гэр бүлд аюул толгордог. Яагаад гэвэл Херод хаан аврагч буюу Месая Израилийн хаан тэрхүү амлагдсан инхийн жонон мэндэлж байгааг сонсоод шинээр төрсөн хүүхэд болгоныг амийн нэгүтгэх ийм зарлиг гаргасан байна. Тэр энэ хэцүү цаг үе бол эцэг хүний хувьд маш хариуцлагатай чухал цаг үе байсан. Йосеф ямар үйлдэл хийсэн бэхээр Бурхны сануулгын дагуу гэр бүлээ аваад Египт нутг руу явсан байдаг. Ингээд Египтэд тэд очиод бүгсэн. Аав хүмүүсийн хамгийн том хариуцлага бол хайртай хүмүүсээ эрүүл байлгах, аюулгүй байлгах. Өнгөрсөн өдрүүдэд би төгөлдөрчсөн эр хүн гэдэг номыг нээж эргүүлж уншиж байлаа. Үр хүүхдээ хүмүүжүүлж хариуцлагатай аав байна гэдэг бол энэ дэлхий дээр хаанч байхгүй агуу том дуудлага юм а гэж, агуу том хариуцлага үүрэг юм а гэж хэлсэн байсан. Саяхан Америк нэгдсэн улсын сонгуул болж тэнд 78 настай нэгэн эцэг хүн ерөнхийлөгчийн сонгуульд ялж байгааг бид нар харлаа. Тэгэхээр би тэрхүү сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчийн амьдралыг судалж бас сонирхож үзэхэд хүнд хэцүү амьдралыг туулсан ийм эцэг байсан. 6 жил ханилсан ханаа хүүхдтэйгээ бавтын ослоор алдаж тэгээд өөрийнхөө хайрлж өсгсөн хүүгээ тархины хор тавдраар өнгөрөхийг нүдэрээ үтсэн ийм эцэг хүн байсан. Амьдралд зовлон үтсэн, амьдралд бэрхшээл үтсэн, зовж үтсэн хүн л хүний амьдралыг ойлгож, хүний амьдралыг хугасалж хуваалцаж чаддаг. Тэгэхээр өнөөгийн нийгэмд Бурхан аав нэг бүрийг дуудсан хамгийн чухал дуудлага бол сайн эцэг байх юм. Сайн эцэг байх гэдэг энэ үгийг, энэ томьёог задлаад ярих юм бол маш их цаг гарна. Гэтэ өнөөдөр би та бүхэнд дурдах гэж байгаа, сануулах гэж байгаа хамгийн чухал сайн эцгийн шинж чанар бол Бурханд дуулууртай байх. Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг яг л эцэг хүн шиг хайрладаг гэдэг жишээнүүдийг Библиэлд маш олон хэлсэн байдаг. Дуулал номын 103 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл. Эцэг хүн өр хүүхдээ өрөвддгийн адил
эзэн өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг гэж хэлсэн байна. Би заримдаа одоо том хүүгээ буруу зүйл хийхэд нь шийтгэж бас сануулга өгж хатуу одоо тооцоо боддог ч гэсэн заримдаа хүүгийнхаа зүрх сэтгэлд ямар хүнд хэцүү туссан бол гэж бодож хүүгээ өрөвдөж бас зүрх сэтгэлээ гимшдэг ийм л аавал хүн. Тэгэхээр яг үүнтэй адилхан бурхан ч гэсэн бидний хийсэн гим нүглийг бурхан хизээч хүлээн зөвшөөрч чадахгүй ч гэсэн биднийг хараад өөрийнхөө хүүхдүүдэд хараад өрөвддөг гэдэг нь тодорхой. Хайрладаг гэдэг нь тодорхой. Дараагийн ишлэл маань хамтдаа Еврей номын 12-ын 7. Та нарын твчдэгч нь сахилах баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигэ та нартай тийхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаана байна гэж хэлсэн байна. Тэгэхээр Еврей номдор хэлэхдээ ч гэсэн итгэгчдийг сахилах баттай байх талаар дурдсан байна. Тэгээ үүнийг юутай зүйрлсэн бэхээр эцэг хүн үр хүүхдүүдтэйгээ харьцдаг шиг та нартай бурхан бас тэгж харьцдаг юм аа. Яагаад гэвэл өөрийнхөө хүүхдүүдэд сахилгажуулдаггүй аав гэж хаанч байхгүй гэж хэлсэн. За дараагийн ишлэл маань сургаалт төгсийн 3:11-ээс 12. Хүү минь эзний сахилгажуултыг бүү дургуйц. Зэмлэлийг нь бүү огоор. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил эзэн хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бурхан биднийг яг л заримдаа бидний хийсэн сонголт, бидний хийсэн алдаа, бидний хийсэн гин буруутай үйлдэлийг минь сахилгажуулж бидэнд сануулга өгч биднийг зөв зүйл рүү, зөв сонголтыг хийх рүү чиглүүлж заримдаа бидний хийсэн зүйлсийн маань үр дүн бидэн дээр буухад бурхан бидэнд яг л хүн юу тарин түүнийг хураана гэдгийг бидэнд ойлгуулж сануулдаг. Эфес номын 6-гийн 4-дэр эцгүүдээ та нар хүүхдүүдэд бүү уурлуул. Харин тэднийг эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл гэж хэлсэн байна. Мөн дэд хуулийн 1:31 дээр эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг эзэн бурхан ч та нарыг энэ газарт хурч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн дүүрч ирснийг та нар цөлд үдсэн гэвэ гэсэн. Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг би та нарыг энэ хүртэл цөлд үүрч явсан гэж бурхан зүүрлэж хэлсэн байна. За сүүлчийн ишлэл маань Малах номын 4:6 дахь ишлэл. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү эргүүлнэ гэж хэлсэн байна. Тэнгэрлэг эцэг биднийг тэвэрч, биднийг өрөвдөж, биднийг зэмлэж, биднийг сахилгажуулдаг нь тэр бидэнд хайртай учраас юм. Тэр өнөөдөр ч гэсэн яг энэ тэнгэрлэг эцгийн өөрийн ард түмнийг, өөрийн хүүхдүүдийг өдөрдөж чиглүүлж авч явж байгаа энэ хайрын зарчим бол Христ итгэгч гэр бүл тэр дотроо Христ итгэгч аав нэг бүрийн гэр бүлээ авч явах хамгийн чухал зарчим байх ёстой. Энэхүү сургаал номлолыг сонсож байгаа аав танаас би асуумаар байна. Та хүүхдээ зэмлдэг үү? Та хүүхдээ сахилгажуулдаг уу? Та хүүхдээ өрөвдөж бас хүүхдээ тэвэрдэг үү? Мэдээж энэ завгүй амьдралд аав хүн болгон маш завгүй ажиллаж хөдөлмөрлөж байгааг бид бүгдээрээ мэднэ. Бид хүн болгон дор бүрнээ хичээж байгаа. Гэхдээ энэ завгүй амьдралын хажуугаар бид үр хүүхдүүдэд сургаж хүмүүжүүлэхэд цаг зарцуулах нь хамгийн чухал юм. Хэрвээ таны хүүхдийг та хүмүүжүүлэхгүй бол таны оронд хэн хүмүүжүүлж байгаа бол таныг удаа бодоод үзээрэй. Таны хүүхдийг телевизээр, компьютер тоглоом, утас, таны хүүхдийг магадгүй сургуулийнх нь найз нөхөд, үе тэнгийнх нь уруу таталт. Хэрвээ та хүүхдээ хүмүүжүүлэхгүй бол, та хүүхдэд анхаарал хандуулахгүй бол, та гэр бүлдээ анхаарал хандуулахгүй бол таны үр хүүхдүүдийг өөр нэг нь хүмүүжүүлэх бол. Тэгэхээр итгэгч эцэг та, итгэгч аав та яг л Тэнгэрлэг бурхан өөрийн хүүхдүүдийг тэвэрч, өрөвдөж, мөн зэмлэж, сахилгажуулдаг шиг өөрийн хүүхдүүдийг та хүмүүжүүлээч. Өнөөдөр мянган ээж нар хүүхдүүдээ итгэлийн цэвэр замаар алхуулахын төлөө маш ихээр хичээж, маш ихээр чармааж байгааг бид нар харж байна. Яг гэвэл сүм цуглаанд бид нар очиход тэнд дандаа ээж нар л хүүхдүүдтэйгээ байж байдаг. Аав нар маш цөөх. Тэгэхээр би бас энэ ташрамд бүхий л ээж нарт бас урамшуулж хэлмээр байна. Үр хүүхдүүдэд зориулж байгаа таны цаг бол хамгийн алтан цаг, хамгийн гайхалтай өв хөрөнгийг та хурааж байгаа цаг шүү. Магадгүй танаас хүн чи ямар хөрөнгөтэй, ямар өв хөрөнгөтэй гэж асууж болох юм. Танд хүнд хилчгээр материалыг ямар нэгэн эд хөрөнгө, хадгаламж, байшин сав, газар байхгүй ч болно. Гэхдээ таны хамгийн гайхалтай өв хөрөнгө бол таны бурханд дуулууртай байлгахыг ирмэлзэн хүмүүжүүлж байгаа тэр үр хүүхдүүдтэй.
Тийм учраас Христ итгэгч ээж нэг бүрийг би аврагдана гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ сургаал номлынхаа төгсгөлд би дахин хэлье. Аав хүний хайр, аав хүний үг, аав хүний зэмлэл гэдэг бол юутаач зүүрлшгүй, юугаарч орлуулшгүй чухал нэгэн зүйл юм. Аавын хайрыг амсаж, аавын сургаалыг сонсож хүмүүжсэн хүн гэдэг цаанаа л ондоо байдаг. Үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийж байгаа таны хийж чадах хамгийн мундаг, хамгийн чухал зүйл бол үр хүүхдээ хоолтой юугаарч дутаахгүй байлаа гэж хүсэж байгаа бол эн чинь буруу биш, эн чинь зөв. Би таны үүнийг улам сайн хийгээсэй гэж зоригжуулж байна. Гэхдээ хэрэв бид Библийн нүдээр харах юм бол аав хүний, эцэг хүний гэр бүлдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол үр хүүхдийн зан чанарыг, үр хүүхдийн ирээдүйг өдөр бүр санаа тавьж, босгон байгуулж, бас зас чанслах. Тийм учраас энэхүү чухал үйлчлэлд, чухал үүргийг аав хүн нэг бүр үүрээсээ оролцоосоо хэмээн би хүсэж байна. Тэгэхээр аав гэдэг хүний үүрэг, Йосеф гэдэг энэхүү одоо игэл даруухан Библиэр гарч байгаа нэгэн эцгийн хийсэн үйлдэлээс маш тодорхой харагдаж байгаа. Тэнгэрлэг бурхан эцэг нэг бүрийг, аав нэг бүрийг хариуцлагатай байгаасаа хэмээн дууддаг гэдгийг би та бүхэнд голчлон хэлэх гээд байна. Есүс өөрийнхөө дагалдагч нартаа эзний залбирлыг заахдаа хамгийн түрүүнд хэлж өгсөн өгүүлбэр нь Тэнгэрт байгаа бидний эцэг минь гэдэг өгүүлбэр. Бидний Тэнгэрлэг эцэг биднийг аврахын тулд бидний төлөө хийж болох хамгийн гайхалтай оролцоогоор бидний авралд оролцож бидний төлөө үүрэх ёстой үүрэг хариуцлага хамгийн сайнаар үүрсэн. Энэ дэлхий дээрээс, энэ ертөнцийн дээрээс эцгийн үүргээ биелүүлсэн хамгийн тод жишээг дурдаа гэвэл эзэн бурхнаас өөр жишээ олдохгүй. Тэгвэл өнөөдөр би танд бас хэлмээр байна. Та энэ дэлхий дээр эцэг хэмээх тэрхүү нэрийг сойрхож авсан бол энэхүү үүргээ хамгийн сайнаар биелүүлээрэй. Үр хүүхдүүдэд цагийг гаргаж тэдэнтэйгээ ярилцаж, тоглож, тэд юу бодож, юу хүсэж мөрөөдгийг мэдж аваарай. Юу л хийж болохоор нь бүтээлчээр сэтгэж, хайртай гэр бүлдээ цагийг гаргаарай гэж та бүхэнд үнэхээр хүсэж байна. Эцэг хүний хувьас үр хүүхдтэй Библи зааж, тэдэнд Бурхны үг сургаалаас номлож хүргэх нь эцэг хүний бас гайхалтай нэгэн баяр жаргал юм шүү гэдгийг ташамд хэлмээр байна. Энэ дэлхий дээр сайн аав байх шиг суу алдартай дуудлага гэж байхгүй. Эзэн бурхан надаар дамжуулан энэхүү мэдээг танд заавал хүргээсэй гэж хүссэн юм. Тэгээ энэ мэдээг ч гэсэн би бас өөрийнхөө зүрх сэтгэлд шингээж авсан. Ингээд хамтдаа бүгдээрээ өнөөдрийн сургаалыг өндөрлөөд залбирцгаая. Хайртай бурхан аав минь, энэ цаг мөчид бид таны бидэнд өгсөн гайхалтай дуудлагыг хүлээж авч байгаа хэмээн таны өмнө бид шийдвэр гаргаж байна. Энэ хорвоо дэлхий дээр сайн эцэг, сайн аав байх шиг суу алдартай дуудлага байхгүй гэдгийг бид ойлгож авлаа. Өнөөдөр ч гэсэн бидний өмнө хамгийн түрүүнд хайрлаж, хамгийн түрүүнд номлож, хамгийн түрүүнд зааж, хамгийн түрүүнд зас залруулах ёстой хайртай үр хүүхдүүд минь бидний дэргэд байна. Үр хүүхдүүдтэй цаг гаргахад та энэхүү номлолыг үтсэн аав нэг бүрийг зоригжуулж өгөр. Мөн энэ дашрамд танаар дуудагдсан ээжийн үүргийг итгэлээрээ гайхалтай биелүүлж байгаа бүхий л ээж нарыг ерөн залбирч байна. Ээж нарын үйлчлэл улам илүү ихээр төгж аав нарт нөлөөлөх болтугай. Олон аав нар итгэлээр босож, олон аав нар гэр бүлдээ тахилчин байж, олон аав нар гэр бүлээ аврал руу хөтлөх болтугай. Ингээд энэ бүгдийг Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За эх 7 хоногийн сургаал номлолоор иргэн уулзцгаая. Та бүхэн цагаан амарцгаарай. Баяртай.